Сургалтын үйлдвэр аж ахуйн одоо энд хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн 100-аад ажилсаг хөдөлмөрч хамт олонны захиалж даалгаврыг та бүхэнд уламжлахаар ирлээ. Хүлээн авна уу? Манай хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр маань 1964 онд байгуулагдсан. Одоо түүхт 53 жилийн ойд 50 жилийн байгаас 2014 онд тэмдэглэсэн. Тэгээд манай үйлдвэр сүүлийн 3-аас 4 жилийн хугацаанд ер нь эдийн засгийн нэлээд хүнд байдалд орсон. Яагаад гэвэл ер нь бид нар төрийн одоо докторийн гэр гэх мэт төрийн уган ажлуудыг хийдэг байсан боловч одоо төр эдийн засгийн юмруудаас учраас захиалга их багасаад одоо нэлээд хүнд байдалд орсон. Тийм учраас одоо манай үйлдвэр маань Монгол гэр хийж байна. Бор болон цагаан ууд, доктор, оюмал үйлдвэрлэл, ажлын хувцас, бэли гэх мэтчлэн уган үйлдвэрлэлүүдийг хийдэг байсан боловч одоо төрийн захиалга нэлээд байхгүй болсон үүднээс одоо бид нэлээд хүнд байдалд орсон байгаа. Ийм учраас та бүхнээс бас хоёр талаар тусламж үзүүлээч гэж хүсэж байна. Нэгдүгээрт энэ олон сайхан байгууллагуудын төлөөлөл ирсэн байна. Тийм учраас бодит байдлаар биднэрт одоо доктууны захиалга байдаг юм уу? Эсвэл бас ажлын хувцас, бэли янз бүрийн байдлаар одоо шүүр, Монгол гэр хүний хэрэгцээ юу гэсэн байх вэ? Тэр бүхэнд биднэрт бодит байдлаар нэгдүгээр бас захиалга үзүүлээч. За хоёрдугаарт биднэрт захиалга олоход бас энэ одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагын олон жил ажилласан энэ туршлагатай ах эгч нар маань нөлөөллийн ажилд маань хамтран оролцооч гэж бас тийм хоёр төрлийн хүсэлт байгаа юм. Бид нар одоо энэ 100-аад харааны бэрхшээлтэй хүмүүс маань уг нь бол оргил үедээ 200-аад хүн байсан боловч одоо хөдөлмөрийн нөхцөл цалингийн бага байдлаас болоод одоо бараг 100-аад орчим хүн л болсон. Хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр цалинждаг, нэмэгдэл цалин урамшуулалт огт байхгүй. Тэгээ бүр тэдний тухай бүр мартаад одоо бүр 13 дахь сар гэж хүртэл байхгүй. Ерөөсөө тийм нэмэгдэл цалин урамшуулалт огт байдаггүй, юу ч байдаггүй. Тийм учраас бид нар яг тэгээ нийгмийн даатгалын өр маань одоо бараг нэлээд 60-70 сая төгрөг болцсон баг. Тэгээд бид нар ер нь хүнээс бас тийм бэлэн мөнгө хүсээгүй ажил олж өгөөч гэж хүсэж байгаа та бүхнээс. За тэгээд энд яасан хоёрдугаар асуудал маань болохоор та бүхэндээ тавьж байгаа энэ 21-р зуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо юуг дэлхийд даяар дэмжиж байгаа оролцоог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцууд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцууд олон сайхан батлагдж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжсэн. Тийм учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байгууллага болон одоо ажилтан албан хаагчдын салбар үйлдвэрчний хороонд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг өргөнөөр оруулах одоо үйлсэдээс та бүхний дэмжлэг үзүүлээч гэж хүсэж байгаа. Би хэдий харааны бэрхшээлтэй боловч хүм нүдэрээ биш тархиараа сэтгэдэг гэдэгт би бүрэн итгэдэг. Тийм учраас хүн тархин нэрүүл байхад тэгээд нийгмийн идэвхтэй байхад хүн бүхнийг хийж чадна гэж боддог. Би залуу хүний хувьд бол тэгээд зарим нэг хүмүүс одоо идэв санаачлаг муутай янз бүрийн байдлаар ажилладаг байх нь хүний зүгээр сэтгэл дутсан газар ухаан дутдаг гэдэгт би бүрэн итгэдэг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийг дэмжээрэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог дэмжээрэй гэж та бүхэндээ хүсэж байна. За анхаарал төвшөө.